цэцэг арга ургамлын ерөнхий арчилгааны талаар ярив. Тэхийн тулд доор харагдаж байгаа цэцэгнүүд нь болохоор ямар арчилгаа хийгдэх үс болоод яаж ургасан талаар ярих болно. За эхлээд хэдүүлээ энэ сүклент ургамал болон энэ удан бор цэцэг авч үзье. За хүмүүс гэртээ нөө цэцэг тарихаараа цэцэгнүүдийг ингэж хольж тарих шаардлагууд гардаг. Жишээ нь нэг цэцэгний хажуугаар өөр төрлийн ургамал тарихаараа арчилгааны хувьд өөр байдаг учраас аль нэг ургамлын өсөлтөн зогсож идэг. Энэ болохоор одоогоос бараг 6 сарын өмнө тарьсан сүклент ургамал нь маш жижигхэн хэлбэртэй байсан бол өөрөө илүү нөгөө хүчрхэг үндэстэй учраас илүү хөрснийхөө шимт ижээлийг аваад маш хүчтэй ургасан боловч хажууд нь ургаж байгаа удан бор маань ингээд ургалтан зогссон байгаад идэг. Тэгэхээр ихэвчлэн хүмүүс нөө цэцэг тарьж байхдаа миний цэцэг ургахгүй байна. Эсвэл нөө хоёр ижил биш өөр төрлийн цэцэгнүүд тарихаар яагаад ургадаг вэ гэхээр ер нь бол ижил төрлийн цэцэгнүүдийг нэг савн тарихаар яг ижил шимт ижил аваад зэрэг ургадаг бол өөр төрлийн арчилгаатай ургамлуудыг нэг савнд тарьж болохгүй гэдэг жишээ харагдаж байгаа. За үүнтэй холбоотойгоор энийг дахиад хэрвээ цааш нь илүү гоё том болж ургуулъя гэх юм бол бид нар энэ савнаас нь энэ удан бор гэдэг ургамлыг аваад тусдаа бие даасан энэ сав хөрсөн суулгаа тарих юм бол яг на ургалтын одоо хугацаагаараа 6 сарын хооронд гэхээр 50-60 см өндөр болоод сүклент ургамлын дангаараа энэ хөрсөө бүрхэж ургах одоо ёстой байдаг. Тэгэхээр бид нар ижил төрлийн арчилгаатай биш бол нэг савн тарьж болохгүй гэдгийг эндээс харж болно. За дараагийн цэцэг болохоор бидний нөгөө нэг мөнгөний цэцэг халбан кактус гэж нэрлэдэг. Энэ цэцэг маань болохоор латинаар болохоор jade plant. За ингээ анзаарах юм бол аюу хөөрхөн зөв хэлбэртэй юм шиг ургаад байгаа боловч халбан кактус маань энэ намхан байхтай юм зөв бөмбөр бөөрийн хэлбэртэй болж ургах хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт энэ савнда бас мөн адил яг 3-6 сар ургацсан нэг мөчөр суулгаад тэгэнгүүт ингээд анзаарах юм бол илүү нөө гэрэл рүүгээ харсан тал руугаа ингээд урагшаага тонгоцсон. Хэлбэрийн хувьд болохоор илүү саглаар болохоос илүү дээшээ ургацсан байгаа. Тэгээд ер нь бол эндээс анзаарахад хэдүүлээ үндсэн энэ савнаасаа ургамал 1, 2 гэд 2 дахин том басан тохиолдолд савын зайлшгүй томсох шаардлагатай байдаг. Тэгээд өөр савын томсох шаардлагатай болсны үс өөр юунаас анзаарч болох вэ гэхээр энэ үндэсний хэсгэрээ буюу нөгөө амьсгалах савны нүхтэй хэсгэрээ илүүдл үндс нь ингээд нөө шимт ижээлээ хаагаад ингээд ургацсан байгаа. Тэнгүүд энэ үндсүүд нь өөрөө ямар нэгэн нэмэлт шимт ижээл хөрсөнд байхгүйгаас болоод ингээд савн багтцсан. Ургалтын хувьд болохоор арай жоох юм урт гонцгой ингээд буруу хэлбэртэй ургацсан байгаа. Хэрвээ таны цэцэг савнаасаа 2 дахин 1-2 дахин том болоод ургацсан бол та зайлшгүй савын томсох шаардлагатай байдаг. Энэ дээр болохоор хэдүүлээ хөрсний хичээл дээр дараа нь ярина хэрхэн яаж саваа томсохоо. Ерөнхийдөө ийм үрсэлгээний савтай цэцэгнүүдийг суулгахдаа савнаас нь салгаад тэгээд яг энэ үндсэн өндөр ургацсан байгаа ургамалтай тааруулаад энэ савнаасаа дахиад нэг 2-3 см-ийн том радиустай том савн суулгад энэ цэцэг маань айгүй зөв хэлбэртэй ургаж харагдахаар байгаа. За дараагийн арчилгаа гэвэл нөгөө их цэцэгнүүдэд ийм тайралт хэлбэржүүлэлт хийхгүй за эсвэл нөгөө нэг услага хийхдээ хөрсийн услахаас гадна маш ихээр нөгөө чийг өгж ингэж шүшиж тусалдаг. За үүлэн цэцэг нь өөрөө нөгөө агаарын чийг нь маш их дуртай учраас хүмүүс ингээд нөгөө тасралтгүй шүршээд идэг. Тэнгүүд хит бөөгнөрөө дургахаараа ингээд нөгөө навчин дээр усны бөмбөлгөө тогтоод нөгөө навчин ууршиж одоо амьсгалж чадахгүйгаасаа болоод ингээд шарлах. За ингээд анзаарах юм бол юм хөгц мөөгөнцөр үүсэх юм тохиолдлууд гардаг. Тэгээ ийм тохиолдолд хүмүүс нөгөө нэгэн тийм гоё ургацсан хүчрхэг навчин шарлцгаар авахгүй хайрлаад идэг. Тэгэхээр ерөөсөө ургамал дээр нэгэнд навччин шар болсон бол эргээд хизээч ногоомоос хөхгүй учраас маш сайн хэдүүлээ цэвэрлж явах хэрэгтэй. Эргээд цэвэрлэхээр нөгөө энэ шарлсан болон ингээд цайж байгаа навчнууд маань ургамлын үндснээс шимт ижээлээ булаацалтахгүй дараагийн шинэ ногоон навч ургах юм нөхцөл байдал бүрддэг учраас ерөнхийдөө юм навч цэвэрлэгээнүүдийг аягүй сайн хийж явах хэрэгтэй. Анзаараад бүх цэцэгнүүдээс нэгэнд шарлсан эсгүүдийг бүгдийг тайрж аваад тэгээд цэвэрлэх юм бол нэгдүгээр харагдах байдал нь цэцэг нь өөрөө гоё одоо эрүүл шин ногоон болохоос гадна дараагийн шин ногоон навч ургах юм үндсүүд болдог. За ингээд бүгдийг хэдүүлээ цэвэрлсэний дараа цэцэг маань өөрөө ив эрүүл болно. За эрүүл болсон жишээг нь үзүүлье. Ингээд эрүүл ингээд гоё шин ногоон навчтай болохоор түрүүний ингээд шар навчнуудын түүчгээрээ араасаа юм шин үндэс одоо ишнүүд гараад ингээд анзаарах юм бол шин ногоон навчин юм одоо тод юм аюу гоё юм фреш ногоон харагддаг. Тэгээд ингээд тайралт хийчихэнгүү тайралт хийсэн хэсгээс араасаа эхлээд ингээд шинэ мөчрнүүд ургадаг учраас бид нар нэгэнд том болцсон ургамлууд маань шарлаад гэмтээд ямар нэгэн хөгц мөөгөнцрийн өвчтөд гарах юм бол маш хурдан тухайн ургамлаасаа салгаж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар нэг юм өвдчгөр өвдсөн хэсгэн дээрээ хурдан антибиотик ч юм уу эсвэл юм түрхлэг төрхөж аюу хурдан эдгээдэг шиг тэр хэсгээ аюу сайн хурдан одоо эмчилж тайрч хэлбэржүүлж яханаас аюу чухал байдаг.
За бас нэг ургамал арчилгаан дээр гол анхаарах зүйл нь ингээд цэцэгнүүдээ ингээд шинээр суулгангууд ингээд бүр өөрийгөө дийлэхгүй далийн олоод унцдаг. За энэ бол колиус буюу халгана гэдэг цэцэг байна. Маш гоё юм тод ягаан өнгийн цэцэг. Тэгэнгүүт ингээд гэрэл дутахаар навчин дээр фотосинтезийн процесс явагдгаа болохоор навчин үндсэн ногоон өнгө алдаад цайвар ногоон болоод за улаан өнгийн хэлбэртэй одоо навчнууд өнгөтэй навчнууд гарах ургах байдал бүр ингээд улаан ягаан өнгөний арилаад ном ногоон болчдөг. За энэ тохиолдолд хэдүүлээ иймэрхүү унжсан одоо хитрхи гэрэл багтсан ургамлуудыг анзаархад за энэ навч хоорондын зай ингээд стандарт хэмжээнээс хэд дахин урт болсон байдаг учраас үүнийг заавал тайралт хийж хэлбэржүүлнэ. За ингээд тайрсан мөчрөө болохоор хэдүүлээ эргүүлээд усандаа хийгээд үрслүүлж болно. За тэгэнгүүт энэ маань өөрөө эргүүлээд хурдан болохоос гадна нөө дээшээ өгжсэн шимт ижил маань доошоогоо очихороо илүү бутлаг саглагар буюу зөв хэлбэртэй болж ургадаг. За ингээд зөв хэлбэртэй тайрсны дараа нөгөө халганаа маань ингээд аюу гоё юм тод нөгөө жинхэнэ улаан хүрэн навчин гарч ирээд тэгээд тайрсан мөчрнөөс хоёр талаас нь ийм шин одоо мөчрнүүд гарахаараа илүү бутлаг саглагар болж ургадаг байна. Их төрлийн тайрдаг төрлийн цэцэгнүүд дээр тэр дундаа ийм колиус шиг ийм усрахаг цэцэгнүүдийг нартай цогон дээр тавихаас гадна бас аюу зөв хэлбэржүүлж тайрах нь хамгийн чухал байдаг. За дараагийн сүүлийн үед болохоор бид нар нэг агаар цэвэршүүлдэг цэцэг нөгөө өмнө нь ярьжсэн тогсон сүүлүүд ингээд маш том гоё навчтай болдог боловч ингээд ийм механик гэмтлүүд аягүй хөөсдөг. Өөрөөр хэлбэл яг нөгөө нэг хүн явдаг хэсэг дээр эсвэл цонхны давцсан дээр тавихаар ингээд маш ихээр ингээд шүрэгдэг, хүрдэг. Эсвэл нөгөө нэг ингээд цонх онгойлох болгондоо эсвэл нэг юм зай талбай багтаа бусад цэцэгнүүдэд хүрээд гэмтээд идэг учраас нэгэнд хэдүүлээ ийм шаралцсан навчнуудыг бол аягүй сайн түүж одоо цэвэрлж авах хэрэгтэй. Тэгээд анзаарах юм бол бас л нөгөө гэрэл дутаад ингээд навчнууд нь маш юм урт ишнүүд нь маш урт болсон байгаа учраас иймэрхүү гинцэн навчнуудыг бол хэдүүлээ аюул сайн ингээд цэвэрлээд авчих хэрэгтэй. За энэ дээр энэ цоорлууд болохоор фотосинтезийн процесс нөгөө нэг навчаа шүршингүүд усны бөмбөлгүүд ингээд цоорсон байх магадaltaй. За тэнгууд нөгөө хүрэх ирэмгээрээ маш олон одоо зүйлүүдэд хүрэхээр ингээд шаардлагатай учраас тэгэхээр түрүүний хэлсэнчлэн нэгэнт гимцэн навч эргээд ногоон болж битүүрж урахгүйгаас хойш тайрч хэлбэржүүлж ингэж цэвэрлэхээрээ тогсон зүйл маань доороосоо шимт ижээлээрээ аваад юм шин ногоон навч аюу хурдан гардаг. Тэгээд тогсон сүүл дээр гол анхаарах зүйл нь болохоор хэдүүлээ аль болох гэрэлтэй газараа тавина. Тэгээд нөгөө навчин илүү одоо гимтэхгүй байхаар зай талбайгаа бодолцож тавиур дээр юм уу цонхон дээрээ байрлуулдаг юм онцлогтой цэцгүүд байгаа. За бас нэг жишээ гэвэл нөгөө гэрэл гэж яриад байгаа тийм гэрэл чинь өөрөө ургамлын яг нөгөө нэг нар хоол болдог. Яг хүн шиг хүн ингээд юм наргүй хав харанхуй орчинд бол нөгөө нэг ургамал урахгүй өөрсдөө амьдарч чадахгүй тийм арсны өвчин эдэр тусдаг учраас ийм байгалийн гэрэлтүүлгийг бид нар өгч чадах юм бол аль болох цонхны давцсан дээрээ чадахгүй бол ядаж хиймэл гэрэлтүүлгүүдийг аюул сайн өгж явах хэрэгтэй. Тэгээ энэ дээр мөн ижил яг нөгөө дээшээгээ сунцсан гэрэлгүй болцсон. Тэгэнгүүт яг стандарт хэрвээ зөв бид нар гэрэл тавих юм бол ингээ харьцуулах юм бол тод ногоон ийм хар ногоон өнгөтэй илүү бутлаг ургадаг бол илүү нөгөө гэрэл дутгаараа ингээ анзаараад харах юм бол нэг нь ийм цайвар ногоон энэ нь болохоор яг үндсэнгүй ногоон алдчихдаг. Тэгээ ургалтын хувьд нөгөө нэг навч хоорондын зай энэ дээр харах юм бол нэг 3-4 см байгаад энэ дээр бараг 10-аас 15 см орчим болцсон юм уртаагаад байгаа учраас нэгэнт тэгвэл цэцэг маань ингээд гэрэлгүй болоод сунаад ургачвал яах вэ гэхээр за нэгдүгээр түрүүний ярьсанчлан цэвэрлэгээ хийхээс гадна бид нар хаанаасаа эхлээд бутлаг болгох жоо гэдгээсээ шалтгаалаад юм мөчрүүдийг аюул сайн тайрж авах хэрэгтэй. Тэгэхээр нөө дээшээ өгжсэн шимжидэл нь доошоо очихороо энэ унтаа нахиануудаас шинэ мөчрнүүд гарах байдлаар ургамал маань гой зөв ирүүл ногоон болно. Гэхдээ тайрчлаа гэд хэдүүлээ бас гэрэл тавихгүй гэсэн үг биш. Үргэлжлүүлээд хамгийн гэрэлтэй газраа эсвэл гэрэлтэй цогон дээрээ тавихаараа яг энэ хажуудалд ургасан байгаа шиг энэ шиг юм том ногоон навчтай айгүй бутлаг саглаар болж ургадаг. Тэгэхээр бид нар ер нь навч энэ одоо ногоон мас ихтэй гэрэл бахта ургамалж гэсэн байгалийн гэрэлтүүлгээд бас аюул сайн өгж явах хэрэгтэй. За товруушин дээр болохоор хүмүүс нөгөө энэ нэг 3-5 навчтай одоо навчийг үндэслэхүү гэж асуудаг. Эдгээр бол ерөөсөө үндэслэхгүй учраас хэдүүлээ энэ навчнуудыг аваад тэгээд бүгдийг нь усанд хийгээд үндэслэхээр нь одоо дараагийн шин савндаа суулгаад дахиад нэг юм товруушны өрсөлгээтэй болж ийн гэсэн үг. За тэгэнгүүт саяны нөгөө ургуулсан ингээд хар ногоон өнгөтэй болсон товрууш маань зарим тохиолдолд ингээд навчин хумаад шарлаад идэг. Хүмүүс хөвчлэн нөгөө миний тарьсан цэцэг яагаад ингээд шарлаад байгаа вэ гэхээр бид нар услахаанууд аягүй сайн зөв тааруулж чаддгүй. За услахааны хувьд цэцгийг ер нь ямар ч цэцгийг 7 хоногт 2-3 удаа тогтмол усалж авах хэрэгтэй.
Тэгээд нөө агаарын температур чинь харьцангуй өөр байдаг. Жишээ нь аюу гоё нар гарсан ийм дулаахан өдөр бол илүү их хуурайшл аюу хурдан явагдчихэйдэг. Гадаа хүйтэн өвлийн улирлт эсвэл борооны улирлуудад маш их ууршилтууд удаан явагдчихэйдэг. Тэгэхээр ургамлын үндэс маань өөрөө янз бүрээр хатдаг учраас тогтмол услахаагаа бол яг 7 хоногт 2-3 удаа хийдгээрээ хийн. Харин усныхаа хэмжээг хэдүүлээ тааруулах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр 2-3 хоногт нэг удаа услахад хөрс нь хэрвээ чихтэй байвал бид нар усаа айгүй бага зэргээр хийн. 2-3 хоногийн дараа услага хийгээд хөрс нь нэлээд хатцсан байх юм бол усныхаа хэмжээг нэмэгдүүлэх байдлаар ингэж усыг нэмдэг. За тэгээд нэгэнт нөгөө ус нь одоо дутуудаж ихтэх эсвэл услагааны зай холдохоор ингээд шарлсан навчнууд гардаг учраас түрүүний яг хэлсэнчлэн хэрвээ навч шарлцсан л бол эргээд ногоохгүй учраас тайрч хэлбэрчүүлнэ. Тэгээ энэчнээс анзаарах юм бол нөгөө навчнууд ингээд заримдаа хөрөнгүүд тархиад ундагтай унж байгаа тохиолдолд бид нар ерөөсөө үндсээрээ усаа сороод навчин дээр хүрэхгүй байгаа учраас нөгөө навчин хатаад унж байгаа гэсэн үг. Тэнгүүд энэ тохиолдолд ингээд навчин хөрөнгүүд унахгүй мөртлөө юм солбгор шинж тэмдэгтэй байгаа нь ус нь ихтсний шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө нэгэнт жоохон хатаад ирэхээр нь нөгөө цэцэг маань шарлаад ирлээ өөх гээд ингэж бодоод маш ихээр услахаар үндэс маань өөрөө амьсгалж явах хэрэгтэй. Тэгээд хөрсний энэ чийгслийн түвшин хамгийн ихтэй 75% та байна. Үлдсэн 25% нь агаар байх ёстой. Тэнгүүд ингээд байнгын 100% ч юм уу эсвэл 75-аас дээш хувийн чийгшилтэй хөрсөө байлгаад хахаар навч маань нөгөө амьсгалж чадахгүй, үнцээр амьсгалж чадахгүй ургамал маань ингээд навчаад ирэхгүй сулбаачдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар хөрсөө гоё ингэж эвэршүүлээд илүү нартай гэрэлтэй газараа байлгаад дараагийн услахаа хүртэл нэг ч ус хийхгүйгээр ингэж хараад баг зэрэг хатаж ирэх хүртэл ингэж харна гэсэн үг. Тэгэхээр бид нар навчны гаднах шинж байдлаа хараад бас услахаагаа тохируулж болох нь байна. За нэгэнд одоо ингээд амар гоё юм шар навчтай амар гоё ургаж исэн ургамал маань ингээд эн тэндээсээ гимтээд шаралцдаг. Тэнгүүд ингээд бүх навчийг авчаар нөгөө ургамал маань нэг ч навчгүй юм царайлаг биш. Тэгээд энэ нэг навчны зөвхөн энэ хэсгийг авчвал ингээд болох юм шиг санагддаг. Нэгэнт юм бүгдийг авчаар ногоон шар навчийг бүгдийг авчаар бүгдээрээ байхгүй болоод их навчцөөтэй тэнгууд фотосинтезийн процесс илүү удаан ялгарна гэж үзэж байгаа учраас навчийг ингэж нөгөө яг энэ шарлсан хэсгийг ингэж тойруулж хайчилж болдог. За энэ дээр болохоор нөгөө шарлсан хэсгийнх нь нэлээд сайн гадуур нь ингээ хайчилчаар энэ нөр шар хэсэг дахиад энэ хэсгээрээ нөө хаталт явагдахаараа дахиад шарлалт маань нүүж эхэлдэг гэсэн үг. Харин яг энэ шарын дайруулаад хайчилчаар энэ шар хатсан хэсэг нь эргүүлээд цаашаа нүүдгүй учраас хэдүүлээ ямар нэгэн тайралт хэлбэржүүлэлт хийхдээ аль болох яг шарсан хэсгээр нь хайчилна гэсэн үг. За одоо жишээ нь энэ дээр харуулъя. Энэ дээр болохоор яг ингээд нөгөө шарлсан хэсгээ маш юм тогтвортой газар байрлуулж агаад за хэдүүлээ яг цэцэг хайчлах болохоор бол яг ингэж гараараа барихгүйгээр хөдөлгөөнгүй газар байрлуулж агаад хайчлуул аюу зүгээр гэсэн үг. За тэгээд ингэж шарлсан хэсгүүдийн тойруулаад за ингээд хайчилчихна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт энэ ирмэгчин өөрөө нөгөө өмнө нь шарлаад хатцсан байгаа даа учраас дахиж цаашаага нүүхгүй харин нөгөө энийг бүр тойруулаад ингээд гадуур нь хайчилчих юм бол энэ хэсэг маань дахиад нөгөө шар нүгэд хараа ингээд дахиад цаашаа нүүсээр хагаад нийт нь одоо навчны маань 50-аас 60% шарлах юм бол авахаас ор аргагүй болдог. Энэ дээр болохоор жишээ нь за энэ доотлын навчин дээр анзаарах юм бол за ингээд анзаарах юм бол хит хитэн газар шарлцсан байгаа даа тий. Тэгэхээр ингээд зөвхөн энэ шарлцсан хэсгүүдийн тойруулаад аль болох хатсан хэсгүүдийг авах юм бол өөрөө ургамал маань дахиж нөгөө шарлалтын хэсгүүд нь зогсоод дахиж нүүхгүй харин бид нар нөгөө энийг бүр шарын томоор нь ингээд тойруулаад авах тусам шар нь нүүхээрээ ургамлын навчны маань их хэсэг шарлчихна гэсэн үг. Тэгэхээр навчаа анзаарч агаад ерөнхийдөө 50-аас дээш хувийн шарлчих юм бол хэдүүлээ шаруудын түүчж болно гэсэн үг. Тэгээд нэгэнт гоё ингээд бүхс навчнуудын цэвэрлжгээрээ эргүүлээд энэ ургамал маань маш гоё юм хурдан тод юм эрүүл навчтай болгоно гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ гэртээ тарьж байгаа цэцгээ бүгдийг анзаараад үзэхээрээ эрүүл навчтай байна уугүй юу гэдгээ анзаараад нэгэнт шарлцсан бол энэ хэсгийнхаа зөвхөн юм тодорхой шартай хэсгнүүдийн түүж цэвэрлээд зарим хэсгийг байлгаад тэгээд ургамал чинь өсөлтийн процесс яваад ирэхээр угаасаа доотлын хуучин навчнууд өөрөө аяанд авнах хүртэл нь хүчил төрөгч ялгаруулах хэмжээнд ингээд байлгаад иж болно гэсэн үг. Гэрэл ургамалд яагаад хэрэгтэй вэ гэхээр ургамал дээр гэрэл тусч иж нүрс хүчил фотосинтезийн процесс явагдаад нүрс хүчлийн эслийг өөртөө шингээгээд хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг гэж үздэг. За ямар төрлийн ургамалд илүү их гэрэл шаардлагатай байдаг вэ гэхээр ихэвчлэн цэцгэлдэг цэцгнүүдэд
хамгийн их гэрэл шаардлагатай. Та магадгүй урагшаа баруун зүүн тишээ харсан цонхтой бол аль болох одоо цэцгэлдэг цэцэг тарьж байгаа бол хамгийн тохиромжтой цонхнууд гэсэн. Гэрлийг бид нар гэрэл багтаа орчинд хэрвээ цэцэг урмал тавих шаардлага гарах юм бол бид нар байгалийн гэрлийг орлуулдаг одоо хиймэл гэрэлтүүлийг ашиглаж болдог. За хиймэл гэрэлтүүлэг гэдэгт нь бидний өрөө тасалгаанд асаадаг одоо бүх төрлийн гэрэл байхаас гадна яг урмалд хамгийн хэрэгтэй гэрэл нь байгалийн шаргал өнгийн гэрэлнүүд байдаг. Тэгэхээр та магадгүй ургамлаа илүү цонхны давцсан дээр чинь багтахгүй эсвэл нөгөө нэг цочны өрөө хүүхдийн өрөөн дээрээ тодорхой нэг булан хэсэг тавих гэж байгаа бол тэр хэсэгтээ ургамлдаа зориулж гэрэл худалдаж авах гэж байгаа бол байгалийн өнгөтэй тийм шаргал өнгийн гэрлийг бас сонгож авах нь хамгийн тохиромжтой байдаг. За цэцэг урмал үржүүлдэг магадгүй юм тавцангийн тариалтууд айгүй олноор нь хийдэг хүмүүс болохоор зориулт юм плант лед буюу юм ургамалд хэрэгтэй яг ургамлын фотосинтезийн процессыг нарны гэрэл шиг өгдөг юм тусдаа зориултын гэрэл байдаг. Тийм гэрлийг бас ашиглаж болдог. За гэрэлний тухайд ярихад нөмөргөн цэцэг бол ихэвчлэн айл олгонд байдаг. За хүн болгоно нөгөө бэлгэнд илүү их авч тарьж ургуулдаг. Энэ цэцэг нь гэрэлтэй байхцмаа яг муу адил юм тод ногоон өнгөтэй навчтай байхаас гадна маш олон цэцгэлж эхэлдэг. Тэгэхээр бид нар илүү цэцгэлдэг одоо энэ чанаас харах юм бол сүүт өвс буюу хосын цэцэгнүүд, за цэцгэлдэг мөнгөний мод, за энэ дээр болохоор Streptocarpus буюу ийм навчтай үсрэг ийм баримган нийл цэцэгтэй ижлэх ийм цэцэгнүүдийг ерөнхийдөө хамгийн гэрэлтэй газараа байрлуулна. Бусад төрлийн дандаа манайх ийм ногоо масын ургамалтай. Гэхдээ манайх урагшаа харсан, баруун зүүн тийшээ харсан ийм гэрэлтэй цонхтой гэвэл мөн ялгаагүй бас та цэцэгнүүдэд цонхон дээр тавьж болно. Гэхдээ хит урагшаа харсан цонхон дээр зарим юм гэрэл баг шаарддаг ургамлуудыг тавихаар линзлэгдээд хурдан шаарлах, услахааны орцноор нь алдагдаад илүү ойр ойрхон услах шаардлагууд гардаг учраас цэцгэлдэг цэцэг биш л яг урдлын цонхон дээрээ зориулж тавихаас илүү гэрлээсээ арай хол жоохон хойшин тавиур дээр юм уу тавцан дээр эсвэл ингээд шалан дээр юм том савтай цэцнүүдэд байрлуулах байдлаар гэрлээ ингэж зохицуулж болдог. Гэрэл бол яг ургамлын яг нэг нар болоод хоол болдог ч гэсэн ургамалд хамгийн чухал зүйл бол температур буюу дулаан байдаг. Яг хүн шиг хүн ингээд нөгөө нэг юм тасгааны температуртай одоо нөхцөлд яг юм хэвийн нөхцөл болохоор бид нар ингээд яг цамцтайгаа гараа гаргаад тэг гэртээ ч юм уу юм ажил дээр ч юм уу тухтай байдаг бол аюу хүүтэн өрөөнд орохоор дараал хуцаа давхарладаг. Хит халуун өрөөнд орохоор ингээд хувцас нэмэлэл тайлдаг шиг ургамал ч гэсэн юм тодорхой температурт ургаж байдаг. Ургамлын хувьд болохоор нэмэх 8 градусаас дээш за нэмэх 22 градусын хооронд бол яг юм ургалтын процесс бүрэн явагддаг гэж үздэг. Нэмэх 8 градусаас доошо тгээс 8 градус руу болохоор ургамал зарим төрлийн ургамлууд өхгүй ч гэсэн юм ургалтан зогсчдаг. Яагаад вэ гэхээр би одоо ингээд унтаа байдалд орох гэж байгаа юм байна. Би дараад байгаа учраас өсөлтийн гормонууд нь ялгархаа болоод яг юм унтаа байдалд орчдөг. Тгээс доош температуртай нөхцөлд бол ургамал өөрөө бүх эдис навчаараа дандаа нөгөө нэг ус агуулсан байдаг учраас үндснээс агуулад ингээд хөлдөлтийн процесс явагдахаараа эргэж ургадгүй шууд өөхөх аюулд хүрдэг учраас бид нар тгээс доош градустай одоо температуртай ямар нэгэн халаалтаа зогсоог бол ургамлаа хамгийн дулаан өрөөндөө зөөж оруулах. Тийм нөхцөлд бол хизээч ургамал ургаж болохгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд хамгийн доод нь яйл болох 5 градусаас доош оруулахгүй байх нь хамгийн чухал. Тэгээд 8 градусаас дээшээ орж иж нөгөө ургамал маань яг нөгөө ургах ая тухтай таатай нөхцлөд бүрддэг. Ургамал одоо тэр дулаанаар яаж ингэж өсөж хөгжиж ургадаг вэ гэхээр энэ үндсэн дотор байгаа шорог тойроод маш олон юм бичил организмууд байгаа. Тэр маань өөрөө яг 8 градусаас одоо дээш температурт бичил организм үржих, амьдрах, амьсгалах юм процессууд явагдахаараа үндэсний хөгжлийг сайжруулад улмаар үндс нь хөрснөөсөө чигээ аваад ингээд навчнууд руу эдис одоо шимт хичээлээ өгснөөрөө томрох, цэцэглэх процессууд явдаг учраас бид нар температурын хамгийн доод одоо хэлбэлцлийг 8 градус дээр барих хэрэгтэй. За дараа нь болохоор яагаад нэмэх 22 вэ? 22-оос дээш 25 болвол яах вэ? 28 болвол яах юм гэхээр 25-аас 28 градусд очихоор мөн ургамал бас ургалтан зогссон ч гэсэн амьд ижидэг. Тэгтээ 25-28-аас дээшээ гараад ирэхээр ургамал маань өөрөө амьсгалж чадхаа болдог. Хүн хитрхи халуун орчинд ингээ амьсгалж чадахгүй ямар нэгэн агааржуулалт, кондишн эсвэл хаалга цаахаа онгойлгож юм сэлгээ одоо агаарын сэлгэлтийг хүсдэг бол ургамал юм битүү 28 градустай тэрнээс дээшээ болохоор амьсгалж чадхаа болохоор бас өсөлтийн гормон ялгархаа болоод ургалтан зогсчдаг. Энэ үед болохоор бид нар хаалга, салхивч одоо цонх нуудаа онгойлгож агаар температурыг одоо багасгаж юм тохиромжтой орчинд байлгадаг. Тэгэхээр яг хүн шиг хүн ер нь нэг юм 10-аас
22 градусын хооронд бол яг нэг юм тасалгааны температурууд айгүй тохиромжтой амьдардаг шиг, ургамалч гэсэн яг хүн шиг юм дулаанд амьдрах таатай нөхцөл бүрддэг учраас тад гэртээ цэцгээ тарьж авал температураа 8-аас 22 градус дээр тааруулж бас цэцэгтэйгээ хамт өөрсдөө илүү тухтай амьдарч болох нэ. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн маструудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамж